өнөөдрийнхөө хичээлээр бид нар 3 дугаар бүлгийн 3 дугаар хичээл болох давхар үнцгийн томьёоны талаар ярилцах болно. За бид нар яах вэ гэхээр өмнөх үздсэн нийлмэл үнцгийн чанарыг ашиглаад яах вэ гэхээр 3 адилтгалыг гаргаж болно. За эхний чанар дээр бид нар жишээлбэл нийлмэл үнцгийн томьёон дээр ийм зүйл үздсэн. Синус А дээр B-г нэмэхэд хэрхэн задардаг вэ гэдэг зүйлийн талаар бол ярьсан. Хэрвээ би энд байгаа B-г А-тай тэнцүү гээд B-г А-гаар солих юм бол бидний нийлбэл үнцгийн томьёо маань ийм хэлбэр дээр задлана. Гэтэл А дээр А-г нэмнэ гэдэг бол синус 2А-тай тэнцүү учраас синус 2А гэдэг бол за би энд байгаанууд маань синус А гүрчинд косинус А, косинус А гүрчинд синус А бол үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн чанар өөрчлөгдөхгүй учраас хооронд нь нийлүүлээд эмэгтгэж болно гэсэн. Тэгэхээр 2-ыг үржигэн синус А гүрчинд косинус А гэдэг хэлбэрээр бол задарч болох юм байна. За энэ тохиолдлыг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр давхар үнцгийн томьёо гэж нэрлэдэг. Давхар үнцэг гэдэг нь А үнцэг 2 удаа орж байгаа шүү гэдэг санааг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр синус 2А бол 2-ыг үржигэн синус А үржигэн косинус А-тай тэнцүү гэдэг адилтгал бол эндээс гарч ирдэг байна гэсэн үг. За дараагийн хэлбэр дээр бол яах вэ гэхээр одоо косинус А дээр нэмэх нь B-гийн нийлмэл үнцгийн томьёог мөн адилхан саяны алхмаар B-г А-гаар сольж үзэх юм бол ийм хэлбэртэй нөхцөл бол үүснэ. Тэгэхээр энэ А дээр А-г нэмнэ гэдэг бол косинус 2А-тай тэнцүү. Тэгэхээр энэ косинус А-гаар үржүүлэх юм бол косинус квадрат А гарна. Синус А-г синус А-гаар үржүүлж байгаа тохиол синус квадрат А гарна. Тийм болохоор косинусын давхар үнцгийн томьёо бол косинус квадрат А-гаас хасах нь синус квадрат А гэдэг хэлбэр дээр бол задардаг байх нэ. За одоо тэгвэл энээр бас нэг жижигхэн өөрчлөлтүүдийг бол хийж болно. Тэр юунаас гардаг вэ гэхээр A-с дээр бид нар синус квадрат дээр нэмэхэд косинус квадрат нэгтэй тэнцүү гэдгийг бол ярьжсэн. Тэгвэл энэчнээс косинус квадратыг олох юм бол энэ бол 1-ээс хасах нь синус квадрат тэнцүү. Тэгэхээр хэдүүлээ энэ давхар үнцгийнхаа энэ косинус квадратын оронд энэ тэнцүү адилтгалыг орлуулад үзэх юм бол яах вэ гэхээр 1-ээс хасах синус квадратаас хасах синус квадрат буюу 1-ээс синус квадратыг 2 удаа хасж байгаатай тэнцүү. Тэгэхээр косинус 2А-гийн буюу косинусын давхар үнцгийн томьёо бол мөн адилхан ингэж бас задарч болно гэсэн. Гэхдээ энэ задарч байгаа бол үндсэн бидний гарч ирсэн хэлбэрээс хувиргаад гарч ирж байгаа. За тэгвэл косинус квадратыг олж байгаа синус квадратыг бид нэр олж олно. Тэгэхээр 1-ээс косинус квадрат. Тэгэхээр синус квадратын оронд хэдүүлээ энийг орлуулах юм бол энэ урд хасах тэмдэгтэй байгааг анзаарах хэрэгтэй. Тэр энд байгаа нэг маань сөрөг 1, энд байгаа хасах маань нэмэх болж ирнэ. Тэгэхээр косинус квадрат А дээр косинус квадрат А-г нэмнэ гэдэг нь косинус 2-ыг үржигэн косинус квадрат А-гаас хасах нь нэгтэй тэнцүүгээд мөн адилхан косинусын давхар үнцгийн томьёог косинусаас илэрхийлж бас ингэж задлж болно. Тэгэхээр үндсэн хэлбэрээс шалтгаалуулаад тригонометрийн нэгтэй тэнцүү байлгадаг адилтгалаа ашиглаад гаргаж ирж болж байгаа байх нэ гэсэн үг. За одоо тэгвэл 3 дахь функц дээр буюу тангсын нийлбэл үнцгийн томьёон дээр хэдүүлээ давхар үнцгийн томьёогоо гаргаж үзье. Бид нэр тангс А дээр нэмэх нь B бол ингэж задарна гэж өмнөх хичээл дээр ярьсан. Тэгэхээр B-г А-тай тэнцүүлэх юм бол үндсэн хэлбэр маань ийм болно гэсэн. Тэгэхээр тангс А дээр тангс А-г нэмнэ гэдэг бол 2 тангс А болно. Тангс А-г тангс А-гаар үржүүлэх юм бол тангс квадрат А болно тий зэрэг маань. Тэгэхээр тангсын давхар функцийн томьёо бол ийм хэлбэр дээр задардаг байх нэ гэсэн. За ингээд энэ 3 томьёог бол бид нар давхар үнцгийн томьёо гэж нэрлэдэг. Мөн адилхан Монгол математик дээр хүртэл давхар үнцгийн томьёо гэж бол задалдаг байгаа. За хэдүүлээ үүнтэй холбоотойгоор жишээ бодлогонууд бодож үзье. За эхний жишээ бол синус x бол хасах 5/3-тай тэнцүүгээд тухайн x үнцэг бол 180-аас 270-ийн хооронд буюу 3 дугаар мөч дээр бол өгсөн юм байна. Хэдүүлээ эдгээр үнцгүүдийн экзакт утгуудыг бол олох юм байна. Тэгэхээр синус x хасах 5/3 буюу 3 дугаар мөч дээр байна гэдэг бол ийм хэлбэр дээр байж байгаа. Гэсэн 3 дугаар мөч дээр зөвхөн тангсын эерэг байна. Тэгэхээр синус бол тухайн энэ үнцгийн хувьд опposite гифтнүүц тарьцуулна. Тэгэхээр энд бол сөрөг 3 гэдэг утгыг доошоогоо координатаараа тооцгоо тий. Тэгэхээр энэ ч бол яг үгээр 5 үсгэж байгаа бол гифтнүүц болж таарна. За тэгэхээр энэ нөхцөлийг ашиглах юм бол Пифагорын гурвал ёсоор энэ ч байлгах утга маань x-ийн утга сөрөг байх ёстой учраас сөрөг дүрмийг авч иж Пифагорын гурвал маань биелэгдэнэ. За ингээд үзэх юм бол энэчнээс би косинус x-ийг олж болно. Косинус x бол adjacent-ийг гифтнүүц тарьцуулна гэхээр хасах дүрмийг хуваах нь тавтай тэнцүү болно. Мөн адилхан тангс x-ийг олж олно. Opposite-ийг adjacent-тэй тарьцуулахаар 3-ыг хуваах нь 4. Хасах 3-ыг хуваах нь хасах 4-гээд нэмэх 4-ний 3-тай тэнцүү болно гэсэн. За одоо ингээд үндсэн утгуудыг олцсон учраас хэдүүлээ давхар үнцгийн томьёогоо ашиглаж үзье. За эхний аан дээр синус 2x гэдэг болвол
2-ыг үржигдсэн синус x косинус x. Одоо тэгэхээр хэдүүлээ зүгээр энэ синус x-ийн хооронд үндсэн утгаа орлуулад косинус x-ийн хооронд үндсэн утгыг орлуулад энэ ангийн батархай илэрхийллийг бодох шаардлагатай болно гэсэн. За ингээд үсэх юм бол нэмэх тэмдэгтээ 25-ны 24 гарч ирнэ гэсэн. За дараагийн b дээр бол косинус 2x-ийг олно. Давхар үнцгийн томьёо ёсоор косинус квадратаас синус квадрат тэгэхээр тус бүрийн квадрат зэрэг төвшүүлээд хасна гэсэн. Инхээр 25-ны 7 болж орж ирнэ гэсэн. За C-дгээр хэлбэрийг харж үзэх юм бол бид нэр яаж байгаа вэ гэхээр тангс x-ийг хуваах нь 2 гэж байгаа. Гэтэл нөгөө тангс x-ийн утгыг бид нар мэдээд байдаг. Тэгэхээр тангс x гэдэг бол энэний хувьд энэ үнцгийн маань хувьд давхар үнцэг байна гэсэн. Тэгэхээр би тангс x бол ийм хэлбэртэй тэнцүү болж ирнэ гэсэн үндсэн давхар үнцгийн чанар ёсоор. За одоо тэгэхээр биднэрт өгөгдсөн байгаа зөвхөн тангс x-ийн утга мэдэж байгаа учраас яг уу гэхээр 4-ийн 3 бол ийм хэлбэртэй тэнцүү. За одоо би яг уу гэхээр хоёулын дээр нь пропорцийн чанарыг ашиглаад ингээ харгалзуулаад үржүүлж болно. Эсвэл ерөнхий хуваар өгөөд үржүүлж болно гэдэг тайлбараар. Ерөнхий хуваар өгөөд хуваарийг орхисон ч болно гэж бас болно. Тэгэхээр ийм хэлбэртэй болно. За нэг тал руугаа ялгаад үзээд тангс квадраттайгаа эерэг тэмдэгтэй болгоод үзэх юм бол ийм хэлбэр үүснэ. За бид нар бол тангсын x-ийг хуваах нь 2-ыг утгыг бол олох гэж байгаа. Тэгэхээр би энийг тангс x-ийг хуваах нь 2-ыг a гэд орлуулаад та квадрат гიშтгэл бодож болно. За би яг орлуулахгүйгээр зөвхөн үндсэн байдлаар нь үржигдэхүүн болгоод задлцсан байна. Тэгэхээр ийм хэлбэрээр илэрхийлээд нь. За энэчнээс үржүүлэлт ихтэй тэнцүү байгаа юм чинь үржигдэхүүн тус бүрт ихтэй тэнцүү байх хэрэгтэй гэдгээс тангс x-ийг хуваах нь 2 бол 3-ны ихтэй тэнцүү, дараагийнх нь хасах 3-тай тэнцүү. За одоо тэгэнгүүт энэчнээс маань яг аль нь нэлээ гэдгээ хэдүүлээ тооцох шаардлагатай болно. Үндсэн x-ийн утга маань домейн нь бол 180-аас 270-ийн хооронд төгсөн. X-ийг хуваах нь 2 гэдэг бол энэ утгыг бид нар 2 дуваацсан гэсэн үг тий. 2 дуваацсан гэдэг чинь 90, нөгөөх нь 135. Тэгэхээр 90-ээс 135-ийн хооронд байна гэдэг чинь бид нар харах юм бол энэ бол 2 дугаар мөчтөр байрлаж байгаа гэсэн үг. Энэ үнцэг. Тэгэхээр 2 дугаар мөчөд зөвхөн синус эерэг утгатай байдаг учраас тангсын утга бол сөрөг байх ёстой юм байна гэд тангс x-ийг хуваах нь 2 бол сөрөг 3-тай тэнцүү юм байна гэж гарч ирнэ. Тэгэхээр өмнөх 1-р хичээл болон 2-р хичээл дээр бас үзчихсэн зүйлсүүдийг ашиглаж явж байгаа болохоор та хэд маань даалгавраа хийчихэд дараагийн энэ бичлэгүүдийг үзвэл ерөнхийдөө илүү ойлгомжтой тэгээд дасгалаа хийхэд илүү төхөн байх болно. За дараагийн 2-р жишээ бодлыг харъя. Синус 2x нь синус x-тэй тэнцүү бол энэ тэгшлэлийг бодох юм байна. Гэхдээ домейн нь тэгээс 360 градусын хооронд байх нэ гэсэн. За ингээд энэ хоёр тэнцүү юм бол би ямар ч гэсэн тэнд төгсөн давхар өнцгөө задлах ёстой. Хэлбэрчлээ. Тэгэхээр 2-ыг үржил синус x бол ийм хэлбэртэй болно. За би тэнцүүгийн тэмдгийн ард талд байгаа энэ синус x-ийг тэнцүүгийн тэмдгийн урд оруулъя. Урд оруулаад 2 гишүүнээсээ ерөнхий үржигдэх хаалтны урд гаргачих. Тийм бол ийм хэлбэр болно. Тэгэхээр үржигд тэгтэй тэнцүү байна гэхээр үржигдэхүүн тус бүр тэгтэй тэнцүү гэдэг нөхцөлийг бол хангаж явах хэрэгтэй. За одоо энэ тэгшлэлийг хэдүүлээ AS дээр үзчихсэн аргаараа бодох шаардлагатай болно гэсэн. За синус x тэгтэй тэнцүү байлгана гэхээр ихний утга бол тэг градус байна. Дараагийнх нь 180 градус, дараагийнх нь 360 градус дээр гарч ирнэ гэсэн. За дараагийнх нь косинус 2-ны 1 гэдэг чинь 6-ны 60 градус дээр гарч ирнэ. Тэгэхээр та 2 дугаар чанараар бол хасах 60 болно. Хасах 60 дээр 360-ыг нэмэх юм бол 300 градус гэж гарч ирнэ. Тэгэхээр бидний хувьд синус 2x нь синус x-тэй тэнцүү гэдэг энэ тэгштгэлийн хангах шийд бол надад нийтдээ 5 хариулт гарч ирж байна гэсэн үг байна. За дараагийн 3 дугаар жишээ хэдүүлээ сонирхож үзье. Косинус 2x 3 синус x тэнцүү 2-той тэнцүү. Тодорхойлогдох юм бол тгээс 360 градусын хооронд гэхдээ бидний хувьд үнцэг радиан дээр хөвгцсөн байна гэдэг анхаарна. Тэгэхээр хэдүүлээ хариултаар радианаар гарах хэрэгтэй байна гэсэн. За ингээд энэ тохиолдолд харах юм бол би энэ синус x-ийг задлах боломжгүй учраас хэдүүлээ яг үгээр энэчээ байгаа косинусын давхар үнцгийг синусээр илэрхийлж задлал илүү ашигтай гэсэн. Яагаад тэгэхээр би буцаага синус x-ийг а гэж орлуулад квадрат гიშтгэл үүсгэх гэж байна гэдэг санаа харагдаж байгаа. За тэгэхээр косинус 2x-ийн хувьд давхар үнцгийн маань хувьд нэгээс нь 2 синус квадрат гэж задарна. Энэ бол зөвхөн яг давхар үнцгийн хэсэг. За ийм хэлбэртэй болно. За ингээд одоо би бүгдийг нэг тал руу нь ялгаад квадрат гიშтгэл хэлбэр дээр бичиж гэхдээ синус квадратыгаа хэдүүлээ эерэг тэмдэгтэй байхаар ялгаж бичиж. Ийм хэлбэр болно. За эндээ синус x-ээ таад а гэж орлуулж болно. Тэгэхээр 2a квадратаас асах нь 3a нэмэх нь 1 гэдэг квадрат гიშтгэл үүснэ.
мөн адилхан орлуулахгүй байсан ч болно. За тэгэхээр ерөнхийдөө би факторайзийг үзэх юм бол ийм хэлбэртэй болно. Тэгэхээр үржүүр тэг байгаа юм чи үржигдэхүүн тус бүр тэг гээд x нь 2-1, x нь нэгтэй тэнцүү болно. За тэгэхээр синус x 2-1 байхын тулд 30 градус дээр байдаг учраас пик байх нь 6. За синусын алхам дээр 180 градусаас тухайн утгыг асдаг учраас пигээс 6-ны пиг асна гэсэн үг. Тэгэхээр дараагийнх нь 6-ны 5 пи. За энэ хоёр дээр мэдээж хэрэг 360-ыг нэмчих юм бол хэтрээ явчихна. Тэгэхээр дараагийн тэгшгэлийг бодно. Синус x тэнцүү 1. Тэгэхээр энэ дээр бол 90 градус гарч ирнэ. 180-аас нэгдүгээр алхмаа асгаар чинь мөн адилхан 90 градус учраас шаардлагагүй. Ингээд бид нарыг энэ тэгштгэлийн хувьд тухайн өгсөн тодорхойлогдох мужиндах шийдэл бол ийм 3 шийд гарч ирж байна гэсэн үг. За ингээд таад яах вэ гэхээр дасгал 3-ын сэг хийж гүйцэтгэх нь нийтдээ 19 даалгавартай нэлээд их даалгавар байсан бах. Тэгэхээр нэлийн хангалт амралтын хоод руу дээр ангидаа бас хийгээд 3 цагаа ашиглаарай. Тэгээд нэгд өдөр би дэвтэр хурааж шалгаж авах болно.